Ногоон хөгжил хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2014 онд түлшний хэмнэлтэд утаа баг гаргадаг 800 зуухыг Булган сумын айл өрхүүдэд нийлүүллээ. Аймгийн төвд орон нутгийн өмчит шахмал түвшний үйлдвэр байгуулж үйлдвэрийн хашаа ажилчдын байрны зураг төсвийг хийж түүх үед бүтээгдэхүүн тээвэрлэхээр Хова маркийн автомашинаар хангасан. Ялганд үйлдвэрлэл технологийн парк байгуулах бүсэд шахмал түвшний үйлдвэр, хувийн хвшлийн 2 цэг шахмал түвш үйлдвэрлэж байна. Булган сумын бэлгүүн дэлгэрэх хязгаарлагдмал хариуцлагатай компани шахмал түвш үйлдвэрлэлд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж дээрх 3 үйлдвэр хүчин чадлаараа хэвэн ажиллаж байна. Залуус хотхны ногоон байгууламж болохоор Монс төглийг нэг га газарт байгуулан 900 ширхэг монс тарьж арчлан ургуулж байна. Гурванбулаг, Аршаан, Шинжилэн, Могод, Сайхан сумдын үлийн цагаан охтны тархалт судалгааны ажлыг 538,800 хийж гүйцэтгэлээ. Судалгааны материалаас үндэслэн тэмцлийн ажил явуулах 10 сумын удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, мал эмнэлэг үржлийн засгийн дарга, багийн дарга, малчдын төлөөлөл 150 хүнд Гурванбулаг суманд сургалтыг зохион байгууллаа. Байгаль хамгаалагчдыг өвөл зөөний дүрм төвц бие хамгаалах хэрэгсэл, богино долгионы радио, Ямаха маркийн мотоциклаар хангаж ажиллах нөхцөл боломжийг сайжрууллаа. Могод сумын бомбтын гол 68 сая төгрөгөөр хөв цөөрөн байгуулж 98 булаг шандын ихийг хашиж хамгаалах ажлыг хийж гүйцэтгсэн. Сумдын хатуу хог аяглыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх шаардлагатай 16 ухтад түрдэг тракторыг 2013 онд нийлүүлсэн бол 2015 онд 16 сум 2 багт хатуу хог аяглыг тээвэрлэх 18 автомашиныг нийлүүлсэн юм. Булган хотын нийтийн эзэмшлийн талбайд 80 ширхэг, орон сууцны гадаах 22 ширхэг, 1-р багийн 218 айл өрхөд хогийн савыг байрлууллаа. Булган хотын төвлөрсөн хогийн цэг, хог ангалын ялгах цэхэд цахилгааны шугам татах ажлыг 82.5 сая төгрөгийн өртөгтэйгээр гүйцэтгсэн. Тус цэхэд агуулгын барилга барьж ангалын ялгах тоног төхөөрөмжийг суйрлуулан хогийг дахин боловсруулах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.